танилцуулах сэдэв маань болохоор хүний эрх гэж юу вэ гэдэг сэдвээр та бүхэнд товч мэдээлэл хэлсэн байна. Хүнийг өөрийг нь бий болгож байгаа хүн гэдгийг нь илэрхийлж байгаа зүйлс юу юм бэ гэхээр нэгдүгээрт бид нар хүссүсээгүй хүнийг байгальд нь авч үзэх шаардлагатай байна. За үүний зэрэгцээгээр хүн маань өөрөө нийгэмд амьдарч байгаа учраас нийгэмд бас энэ хүн маань хэрхэн өсч хөгждөг юм бэ гэдгийг нь анхаарах шаардлагатай. Тэгвэл нийгэм байгаль хоёрын хоорондын уялдаа холбоон дээр хүн хэрхэн өсч хөгжиж өөрийгөө тодорхойлдгийг нь аваад үзэх юм бол хүнд бие махбодоос гадна дахиад илэрхийлж байгаа нэг зүйл нь юу юм гэхээр оюун ухаан байна. За оюун ухаанаар хүн маань өөрөө сэтгэх, бодох, хөгжих, ур чадвартай болох зэрэг олон зүйлсийг таньж мэдэх давуу талтай. Ялангуяа бусад амьтнаас хүнийг байгаль дээрх бусад бодгалаас ялгаруулж байгаа зүйл маань болохоор оюун ухаан гэж дийлэх судлаач нар үздэг байна. Тэгвэл дараа нь яригдж байгаа зүйл юу юм гэхээр хүн маань өөрөө зүрх сэтгэлтэй байна. Бусдыг хайрладаг, инэрдэг, хамтдаа баярлж хөгждөг. Нэг зүйлийн төлөө зорж тэмүүлдэг, мөн гунж гутарч шаналлыг мэдэрдэг байна. За дараа нь яригдж байгаа зүйл маань болохоор хүн маань өөрөө хувьсаа өөрчлөгддөг. Энэний цаана юу яригдж байгаа юм бэ гэхээр хүн өөрөө амьдралын мөн чанарыг таниад, ертөнцийг үзүүлээд төлөвшүүлээд эсвэл өөрийнхөө үзэл бодлыг хүртэл өөрчилдөг бодгал гэж харах хэрэгтэй болж байгаа. Тэгэхээр энэ дөрвөн шалгуурыг хангасан дээр нь тулгуурлаад хүн гэж үзэх нь илүү зүйтэй байна гэдэг дээр эрдэмтэн судлаач нар санал нэгдсэн байна. Яагаад вэ гэхээр өмнө дурдсан байсан бие махбодоор нь хүнийг илэрхийлэх нь өөрөө учир дутагдaltaй. Энэ маань өөрөө зөвхөн байгаль дээрх шалгуураар нь хүнийг илэрхийлж гин гэсэн үг. Тэгэхээр нийгмийн шинжтэй амьтан учраас, нийгэмд оршиж байгаа учраас өөр бусад шинжүүдийг илэрхийлэх нь түүгээр хүнийг тодорхойлох нь зүйтэй маа гэдгийг энэчнээс харж болж байна гэсэн. Дараа нь байгалаас ялгарч байгаа нэг гол онцлог нь юу юм гэхээр хүн өөрөө гаднаас ирж байгаа нөлөөлөгч хүчин зүйлийг үнэлдэг байдаг. Яаж үнэлж байгаа юм бэ гэхээр нөгөө бие махбодтой хэрхэн нөлөө үзүүлж байна? Миний оюун ухаанд ямар байр суурь илэрхийлж байна? Миний сэтгэл зүрхэнд ямар мэдрэмж төрүүлж байна? Би өөрөө хувьсаж өөрчлөгдвөл хэн болох вэ гэдэг дээр амьтнаас ялгарх нэг онцлогийг гаргаж ирж байгаа. Тэр нь юу юм гэхээр бид нар гаднаас ирж байгаа нөлөөлөгч хүчин зүйлсүүдийг өөрийнхоороо илэрхийлэх, сонгох эрх чөлөө байгаа. За жишээлбэл юм бол гудамжинд таарж байгаа хүн мөрлөөд өнгөрлөөхөд тэр хүнийг мөрлөөд өнгөрчлөөч гэж хэлэх үү, чимээгүй явах уу, эсвэл уурлаж бухимлаа илэрхийлээ тэр хүнтэй нудраг зөрүүлэх үү гэдэг бол тэр хүний сонголтын асуудал болж эхэлж байгаа жишээтэй. Яагаад юм бэ гэхээр шууд хариу үйлдэл үзүүлэх бие махбодынхоо зүүн бэлгийг дагах уу, эсвэл нийгэмд амьдарч байгаа гэдэг утгаараа оюун ухаанаараа үнэлгээ өгөх үү, зүрх сэтгэл мэдрэмж хөдлөгдөх үү гэдэг маань сонголтын асуудал. Үүнээр нь тулгуурлаад тэр хүн ямар хариу үйлдэл үзүүлж ийн гэдгээр байгалийн шинжинд давамгач уу, эсвэл нийгмийн шинжинд илэрлээ болж ийн гэдгийг харж болж ийн гэсэн. Тэгэхээр эндээс бид нар юу гэж харж болох вэ гэхээр хүн гэдэг юу юм бэ? Эсвэл ямар амьтан юм бэ? Эсвэл хэн бэ гэдэг тодорхойлтыг таньж мэдэхэд энэ дөрвөн зүйлээр харах нь илүү үр нөлөөтэй байдаг. Яагаад вэ гэхээр цаашаа явхад дараагийн мэдээллийг бид нар хүлээн авахд энэ хүнийг таньж мэдсэн байх нь чухал суурь болж байгаа. Хүн гэж хэн бэ гэдгийг тодорхойлоод аваад үзэх юм бол дан ганц бие махбодоор илэрхийлэхдэггүй, байгалийн шинжээс гадна нийгмийн шинжийг агуулсан, өөрийн гэсэн оюун ухаан, зүрх сэтгэл, хувьсан өөрчлөгдөх чадах бүхий бодгал юм байна гэж харж болж байна гэсэн үг. Бид нар нөгөө байгалийн болон нийгмийн амьтан болсныхоо хувьд эдэлж байгаа эрхүүдийг хүний эрх гэж тодорхойлж болно гэсэн санаа гарч ирж байгаа. Бид нар яг одоо бодит амьдрал дээр нийгмийн харилцаанд орж байхдаа зөндөө олон эрхүүдийг эдэлж байна. Тэгвэл тэр миний эдлвэл зохих эрх мөн үү гэдэг асуулт гарч ирсэн. Тэгэхээр энэний хүрээгээр бид нар юуг анхаарч үзэх вэ гэхээр хүний эрх маань өөрөө хүн бүхэнд хамаатай тим шинжийг эхлээд агуулдаг. Тэрний цаана юу яригдж ийнэ гэхээр за залуу юм чинь энэ хүн эрх эдлэн, хөгшин хүн бол эдлэхгүй. За эрэгтэй хүн л эрх эдлэн, эмэгтэй хүнд бол эрх эдлүүлэх шаардлагагүй. Хүүхдийн талаар бол эрхийг ойлголтыг одоо л ярьж болохгүй. Хөгжлийн бэрхшээлтэй хүнтэй бол эрх ярина гэсэн зүйл байхгүй гэж үгүйсгэж болохгүй гэсэн үг. Юу яригдж ийнэ гэхээр та хэн байхаас үл шалтгаалаад ямар нөхцөл байдалд ямар замыг туулж байгаас үл хамааран та энэ эрхүүдийг эдлэх ёстой гэсэн эхний шинжийг гаргаж ирж байна. Дараа нь яригдж байгаа зүйл юу юм бэ гэхээр эрх маань өөрөө туйлын шинжтэй. Зүгээр хин нэгэн хүний үгээр эсвэл хин нэгэн зам заншлаар эсвэл зүгээр нэг соёлын хим хэмжээгээр хүний эрхийг хязгаарч болохгүй. Харин
эрхүүд хоорондоо зөрчилдөх юм бол хязгаарч болно. Тодруулах юм бол би хүний эрх чөлөөг үл хүндэтгээд боолчлоод авах юм бол миний эрх чөлөөг хязгаарч болно. Би бусдын өмчийг үл хүндэтгээд бусдын өмч рүү халдаад өөрийн эзэмштэй аваад дураараа захиран зарцуулсан байх юм бол надад хариуцлага тооцож миний эрхийг хязгаарч болно. Яагаад юм бэ гэхээр би бусдын эрх чөлөөнд халдсан эсвэл би бусдын өмчлөх эрхийг үл хүндэтгэж байгаа учраас миний эрх чөлөөг хязгаарлана гэсэн үг. Дараа нь яригдж байгаа зүйл юм бэ гэхээр хүний эрх маань өөрөө хүнээс салшгүй ойлголт. Энийг хин нэг нь хүссэн үедээ майг өгчдөг. Зараа нь болохоор за би энийг авах ойлыг буцаагаад өгчдөг ойлголт бол биш. Эсвэл хүн энэс өөрөө сайн дураараа татгалздаг зүйл бол биш. Би эрх чөлөөтэй хэдий байс боловч би болмоор байна гэдээ эрхээсээ татгалзна гэсэн ойлголт бол хаач байхгүй. Хэрвээ бид нар эрхийг ярих гэж байгаа бол эдлэл зохиох гэдгийг анхаарах гэж байгаа бол энэ гурван шинжийг л харах ёстой гэсэн үг. Түүнээс биш одоо юу гэх юм? Миний эдлэл зохиох эрх бол төрийн зүгээс 3 мегабайтын өндөр хурдны интернетээр намайг хангах ёстой. Төр энэ эрхийг эдлүүлэх ёстой гэж шаардлага тавьбал энэ маань өөрөө учир дутагдaltaй гэсэн үг. Яагаад юм бэ гэхээр тэр маань өөрөө болохоор бүх хүнийг хамарч чадахгүй байна. Хүн бүрт хүрэх зүйл бол биш байна. Дараа нь энэ маань өөрөө туйлын шинжтэй биш. Энэ маань мэдээлэл авах эрхийг хүргэх нэг хэлбэр болохоос биш. Энэ маань өөрөө тусдаа бие даасан эдлэл зохих эрх гэж тодорхойлогдох боломжгүй болоод эхэлж байна гэсэн үг. За цааш нь илрүүлээд аваад үзье л та. Ер нь энэ хүний эрхийн талаарх ойлголт хизэнээс үүсч вэ гэхээр эрт дээр үед хэдэн мянган жилийн өмнөөс ярьж болж байгаа. Цицерон гэдэг Ромын сэтгэгч өөрийн байр суурь илэрхийлэхдээ ингэж байгаа юм л да. Байгалаа зохицсон жинхэнэ хууль зөв учир шалтгаан гэж бий. Энэ бол хувиршгүй хууль юм аа. Тэгэхээр энэ дээрээс юу яригдж байна вэ гэхээр жам ёсны шинжтэй заягдмал байгалийн тэр учир шалтгааныг энэ тэргуунд анхаарах нь зүйтэй юм аа. Түүний дараа тэр хүний шийдвэр, төрийн бодлого, хууль зэрэг зүйлийг бид нар ярих боломжтой байна гэдэг санааг Цицерон гаргаж ирж байгаа. За тэгвэл манай эртний өмнө сэтгэгч нар иймхүү байр суурь илэрхийлж ирсэн бол хожим Джон Лок гэдэг нэг сэтгэгч болохоор бусдын амнаас эрүүл мэнд эрх чөлөө эд хөрөнгө нь гим хор учруулахгүй байх нь зүй ёсны суур хууль юм а гэж байр суурь илэрхийлж байгаа. Тэгэхээр энэчнээс нэг санаа гарч ирнэ. Хүний эрх гэдэг зүйл бол хэн нэгний өгдөг зүйл биш юм байна. Тэр хүнтэй холбоотой, хүнтэй хамааралтайг нь зэрэгцээгээр хаанаас үүсч бий болд юм бэ гэхлээр хүнээс өөрөөс нь үүсч бий болдог заяаман шинжтэй ойлголт юм байна гэдэг санааг бэхжүүлэх үндсийг энэ хүн тавьсан байдаг. Хүний амнаас, хүний эрүүл мэнд, түүний эрх чөлөө өмч бол бүхний тулгуур байна гэдэг санаа гаргаж ирсэн дээр нь тулгуурлаад аваад үзэх юм бол нэгдүгээрт хүний амьд явах, хоёрдугаарт эрх чөлөөтэй байх, гуравдугаарт эд хөрөнгө өмчлөх буюу өмчтэй байх асуудлыг заяамал гэж хүлээн зөвшөөрсөн анхны сэтгэгчдийн нэг байдаг. Томас Жефферсон гэдэг хүн Английн колоноос салан тусгаарлах хөдөлгөөнийг өрнүүлэхдээ тунхаглалыг хүмүүсийн сонорт хүрэхдээ Джон Локийн санаанаас шууд дээрх 3 санааг өөрийн болгож илэрхийлсэн. Хүн бол нэгдүгээрт амьд явах ёстой, хүнд эрх чөлөө байх ёстой, хүн өөрөө аз жаргалтай байх ёстой гэдэг санааг илэрхийлээд энэ маань өөрөө Английн колон болсон колонууд эрх чөлөөний төлөө, тусгаар тогтнолын төлөө тэмцэх хөр сүрийг бий болгосон гэж үзэж байна. Дараа нь яригдж байгаа зүйл юу юм гэхээр Францын тунхагийн баримтчигдэрч тэр энэхүү санааг улам бэхжүүлсэн байна. Нэгдүгээр юу яригдж байна вэ гэхээр улс төрийн бүх нийгэмлэгүүд буюу нийгэмд байгаа бүх нэгдлүүд шийдвэр гарах эрх мэдэлтэй юм бол хүний заягдамж салшгүй эрхийг хадгалах зорилгыг өмнө тавьсан гэдэг санаа гарч ирсэн. Тэгэхээр юу яригдж байна вэ гэхээр өмнө нь хүний эрх гэдэг зүйл хүнээс үүдэлтэйг зэрэгцээ хүнтэй салшгүй заягдмал шинжийг бүрэн хүлээн зөвшөөрсөн гэж харж болж байна. Дараа нь яригдж байгаа зүйл юу гэхээр нөгөө өмнө дурдсан эрх чөлөө, хувийн аюулгүй байдал, өмч болон дарангууллыг эсэргүүцэх зэрэг эрхийг нь бид нар хүлээн зөвшөөрөх ёстой гэдэг санаа гарч ирсэн. За энэ дээр яагаад аюулгүй байдал гэдгийг тусгаалan онцлсан юм бэ гэхээр төрийг хэрхэн харах вэ гэдэгтэйгээ шууд үйл санаа нэгдэж байгаа гэсэн. Төр бол миний аюулгүй байдлыг бий болгох ёстой, миний аюулгүй байдлыг хангах ёстой тогтолцоо юм шүү гэдгийг л энэ ч хүлээн зөвшөөрсөн гэсэн үг. Урд нь болохоор төрийг бурхнаар харж идэг, эсвэл төрийг шашинтай нийлүүлж үздэг байсан бол одоо шууд салгаад төрийн энэ тэргүүний үүрэг бол миний хувийн аюулгүй байдлыг хангах ёстой юм шүү гэдгийг бас энэ үзэл санаан дээр илэрхийлсэн гэж харж болж байна гэсэн. Энд яригадаад байгаа амьд явах эрх гэдгийн цаана бид нар юуг ойлгох ёстой юм? Амьд явах гэдгийн мөн чанар нь юу юм гэдгийг аваад үзэх юм бол
Нэгдүгээр та хин нэгний гарт юм уу? Эсвэл төрийн зүгээс таны амь насыг дур мэдэн бүрлэх асуудал хизээч байж болохгүй гэсэн үг. Ганцхан амь настай холбоотой зүйл юм уу гэхээр үгүй байгаа юм л та. Жишээлбэл шударгасыг тогтоохын тулд хин нэгнийг ирүүдэн шүүх, эсвэл хүчирхийлэх, нэг бол аюулгүй байдлыг хангаагүй улмаас хөгжлийн бэрхшээлтэй болох зэрэг олон асуудлыг энэ амьд явахын цаана авч үзэж байгаа. Тэгвэл энэ хүний эрх маань өөрөө хүнээс хамааралтай, хүнээс салшгүй заяамал гэдгийг хүлээн зөвшөөрсөн баримтчууд гарч ирсэн юм бол 20 дугаар зуунд үүнийг хүлээн зөвшөөрсөн нэг том баримтч гарсан 1948 оны хүнийхэн төвөмөл тунхаглах. Энэ маань өөрөө гарах усан шалтгаан юутай холбоотой юм гэхээр дэлхийн 2 дугаар дайны үеэр хүний эрх гэдэг зүйлийг ярих байтугай бүр нөгөө хүний эрхэм чанар, хүний амь насыг хүртэл үл тоожсон хүн төрлөختөн энэ ол дамжлалтаас бухарсан алхмыг хийж исэн учраас дэлхийн 2 дугаар дайны дараа дэлхийн улс орнууд бид нар хүний эдлэл зохих эрхүүдийг жагсааж хүлээн зөвшөөрөх шаардлагатай байна гэдэг дээр санал нэгдсэн. Тэгээд энэ дэлхийн 2 дугаар дайны дараа боловсруулж гаргаж ирсэн түүнийхэн төвөмөл тунхаглал дээр амьд явах эрхтэй холбоотой ямар заалцуудыг суулгаж өгсөн байгаа юм бэ гэхээр бид нар дэлгэцээс харж болж байна. Хүн бол амьд явах эрхтэй, хүн бол халдшгүй байх эрхтэй, хүн бол чөлөөтэй байх эрхтэй байна гэдгийг бүгд хүлээн зөвшөөрсөн. Энэхүү нэгдсэн үндэсний байгууллагын гишүүн бус улс орнууд энэ баримтчийг хүлээн зөвшөөрч өөрийн хууль тогтоомжоо боловсруулахдаа тусгаж явах үүргийг хүлээсэн баг жишээтэй. За дарааны юу гэдэг юм гэхээр амьд явах гэж байгаа юм бол тэр хүн өөрийн амь насыг, өөрийн эрх чөлөөг өөрөө удирдан чиглүүлдэг байх асуудлыг энэ дөрөвдүгээр зүйлийн цаана ярьж байгаа юм. Хинч боол байж болохгүй, нэг бол боочлогдож болохгүй, эсвэл боолын шинжтэй амьдралаар амьдарч өөрийнхөө амьдралыг залгууж болохгүй гэсэн санааг дурдсан байна. За тэгээд дараа нь яригдж байгаа зүйл юу гэхээр нэгдүгээрт төр өөрөө шударга ёсыг тогтоох гэж байгаа бол ирүүдэн шүүж болохгүй, эсвэл бусдыг хэрцгийлж харьцаж болохгүй, нэг бол нэр төрийг нь доромжиж харьцаж болохгүй гэдэг санааг энэ ч гаргаж ирсэн байна. Тэгэхээр хүнээс салшгүй амьд явах гэдэг ойлголтын цаана болохоор манай 92 оны үндсэн хууль гэдэг юм уу, одоо бидний хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа бусад хуулиуд, нэг бол энэ хүний эрхийн олон улсын гэрээнүүд дээр бол бидний амьд явах заяамал эрхийг баталгаажуулж өгчээ гэж харж болно гэсэн. Тэгэхээр төр миний аюулгүй байдлыг хангахдаа төрийн зүгээс хизээч дур зоргоороо миний амьд явах эрхэд халдаж болохгүй шүү гэдгийг нь энчээ төрд өөрд нь үүрэг болгож ийн сануулж ийн гэж харж болно гэсэн үг. За дараа нь ярих зүйл маань болохоор эрх чөлөөтэй байх асуудал байна. Эрх чөлөөтэй байх асуудлыг юу гэж тодорхойлсон юм бэ гэхээр миний өмнө дурдсан Францын тунхаг хүчиг дээр бол бусад хоргоныг учруулахгүйгээр хүн бүр өөрийн авяас чадрыг бүрнээр ашиглаж амьдралаа зохиох тэр чөлөөт байдлыг эрх чөлөө гэнэ гэж. Энэний цаана юу яригдж ийн вэхээр ямарваа нэгэн эд хөрөнгөөр хамааралтай улмаас юм уу? Эсвэл тодорхой удам сударт, эсвэл тодорхой нийгмийн бүлэгт хамаардгийнхаа улмаас бусдаар өөрийнхөө амьдралыг заалгах. Нэг бол бусад хүний заасан замаар явахгүйгээр та өөрийн чөлөөт сонголтоор хариуцлага хүлээн амьдралаа туурах боломжтой юм шүү гэдгийг хүлээн зөвшөөрсөн байна. Таны энэ эрх чөлөө бол бусад хүний эрх чөлөөгөөр хязгаарлагдсан шүү. Нөгөө хожим бид бүхний боловсролын тогтолцоогоор олж авсан мэдлэг дээр гарч ирдэг нөгөө нэг хүний эрх нөгөө хүний эрхээр хязгаарлагдана гэдэг үзэл санаа энэ ч нисэхтэй. Хинч бусдын эрх чөлөөнд халдахдаа ямар нэгэн ёс заншил, соёл уламжлал, нэг бол хин нэгний үгийг дагаж энийг хэрэгжүүлэхгүй юм шүү. Хин нэгний буруутай үйлдэл хариуцлага тооцохдоо гагцхүү хуульд заасан үйлдэл эсвэл журмын дагуу хүнд хариуцлага тооцсон юм шүү гэдгийг хүлээн зөвшөөрсөн байх шүү дээ. Хинтээ гэрлэх, эсвэл гэр бүлээ төлөвлөх, хин нэгнийг хайрлах буюу дээр дурдсанчлан зүрх сэтгэлтэй холбоотой асуудал ч гэсэндэ бидний эрх чөлөөтэй холбоотой. Яагаад юм бэ гэхээр бид нар гаднаас нөлөөлж байгаа хүчин зүйлээр тулгуурлаад өөрсдөө сонголтоо хийнэ гэсэн санааг энэ ч илэрхийлж байна гэсэн үг. Тэгээд бид нар өөрсдөө үзэл бодлоо илэрхийлэх, ямар санаа бодлыг өөртөө агуулах, нэг бол ямар зүйлд итгэх, бишрэх, эсвэл ямарваа нэгэн зүйлийг хүндэтгэх хүртэл бидний эрх чөлөөтэй холбоотой асуудал гэдгийг энэ 48 оны төвөмөл тунхаглал дээр ийхүү тусгасан байгааг бид бүхэн дэлгэцээс харж байна. За дараа нь яригдж байгаа зүйл юм бэ гэхээр өмчлөгтэй холбоотой асуудал байна. Нэг талаараа өмчтэй байх бол бидний эрх чөлөө. Дэвид Боз гэдэг хүн бол шууд санааг нь хэлж байгаа. Та ямар нэгэн эдэл зүйлтэй байх, энэ маань материалыг бол материалыг бос байж болно. Тэгээд түүнийг хэрэглэх, өөрийн мэдлэлтэй байх, зархан зарцуулах бол таны өмч эрхтэй шууд холбоотой байна гэдэг хүлээн зөвшөөрсөн.
Тэгэхээр бид бүхэн өмчлөх гэдгийн цаана юу хараад байна вэ гэхээр материалын зүйл буюу одоо юу гэдгийг ноутбук, машин, орон сууц, газар зэрэг зүйлийг хараад байгаа бол энэ санааны цаана болохоор бид бүхний өөрийн оюуны бүтээл, бидний өөрийн бие махбод эсвэл бидний тэр оюуныхаа чадвараар бий болгосон зохиосон зүйл хүртэл бүгд өргөн дэлгэр утгаар багтаж байгаа. Та ганцаараа өмчтэй байж болно, өмчийг бий болгож болно, өмчийг өөрийн мэдлэг захиран зарцуулж агуулж болно, мөн бусадтай хамтарч болно гэж. Тэгэхээр энэ маань нөгөө эрх чөлөөтэй маань холбоотой. Дээшгээ харах юм бол хүн өөрөө бие махбодын зэрэгцээгээр оюун ухаан, сэтгэл зүрх хувьсан өөрчлөгдөх боломжтой амьтан учраас би хин нэгэнд өөрийн мэдрэмжийг хуваалцаад түүнтэй хамт амьдрахдаа эсвэл гэр бүлтэйгээ байхдаа өмчийг бий болгож болно гэсэн санаа энэ дээр дурдж байгаа. Хинч байсан дур зоргоороо миний өмчөд халдаж болохгүй. Түүнийг хүлээмжшүүлсэн байгаа. Дээрх гурван санаан дээрээс тулгуурлаад юу яригдж байна вэ гэхээр хүний эрхийг хамгаалах асуудал яригдана. Би амьд явах, эрх чөлөөтэй байх, өмчлөх хэрэгтэй бол түүнийг хэрхэн яаж хамгаалах вэ гэдгийг төрд үүрэг болгосон гэдэг юм уу? Хэрхэн хамгаалах вэ гэдэг нийгмийн зохицуултыг бидний чинээс харж байна гэсэн. Нэгдүгээрт та бидний эдлүүл зохиох эрхүүдийг хуулиар хүлээмжшүүлсэн байх ёстой. 92 оны үндсэн хуулийн дээр Монгол улсын иргэн дараах эрхүүдийг баталгаатай эдэлнэ гэж заасан. Тэгээд эдгээр эрхийг баталгаатай эзэлсний хүрээнд та ийм үүргийг хүлээнэ гэд тусгай бичсэн. Тэгээ эцэст нь болохоор төр миний эдгээр эрхүүдийг эдлэх баталгааг бүрдүүлнэ гэдгийг нь заасан багч шүү дээ. Хинч дур зоргоор намайг гин буруутай тооцож болохгүй. Хууль заасан журмын дагуу миний эрх чөлөөг хязгаарлах ёстой. Тэр эрх чөлөөг хязгаарлах шийдвэрээр гагцгүй шүүх эрх мэдэл гаргана гэдэг санаа маань болохоор нөгөө өмнө дурдсан төр миний аюулгүй байдлыг хангахдаа яаж ажиллах ёстой бэ гэдэг үзэл санааны илэрлэл гэж харж болж байна гэсэн. Нэг цэг төвлөрсөн эрх мэдлэр шударга ёсыг тогтоогоод нийгмийн харилцааг зохицуулсан хуулийг батлаад түүнийг хэрэгжүүлнэ гэсэн асуудал байхгүй буюу энэ ч эрх мэдлийг хуваарлсан байх ёстой гэдгийг давхар харж болно гэсэн. Би эрхээ эдлэхдээ тэр улсын нутаг дэвсгэртээр өөрөө нийгмийн амьдралдаа идэвхтэй оролцох асуудлыг ч гэсэндээ эрх чөлөөнийхөө хуваар олж авсан гэж үзэж болно. Би эрх чөлөөтэй хуваар өөрийнхөө амьдралыг зааж явахаас гадна мөн тухайн улс орныг хэрхэн хөгжүүлэх, хэрхэн оршин тогтнох төрөлд хувь нэмрээ оруулна гэдэг санаа энэний цаана яригдчих. Эндээс нь дүгнээд багцлаад аваад үзэх юм бол бид нар юу гэж авч үзэж болох юм бэ гэхээр хүний эрх гэдэг зүйл бол надаас, биднээс, та бүхнээс салгаж болохгүй зүйл юм байна. Энэ маань өөрөө төрөлхийн заяам шинжтэй юм байна. Тэгээ үүнийг хувааж ангиж болохгүй юм байна. За эхлээд амьд явах эрхийг нийлүүлье. Дараа нь өмчтэй болох асуудлыг яар. За тэгээ чи амьд яваад өмчтэй байж ивэл дараа нь эрх чөлөөгөө олж ав гэж эренбэлж болохгүй юм байна. Ямар нэгэн зиндаа тогтоож болохгүй юм байна гэдгийг чинээс харж болж байна. За дараа нь харагдаж байгаа зүйл юу юм гэхээр хүн амьд явж чадахгүй бол юу н тэр эрх чөлөө өмчлөх асуудал ярихдаггүй юм байна. А хүн амьд яваад эрүүл мэндийг хамгаалуулах юм бол сурч болсрох эрхээ эдэлдэг юм уу? Сурч болсрох эрхээ эдэлснээр ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох. Ажил мэргэжлээ чөлөөтэй сонгосноор хөдөлмөрлөх, нийгмийн амьдралд оролцох зэрэг эрхүүдээ эдэлдэг юм байна буюу эрхүүд маань хоорондоо харилцаа уялдаа холбоотой байна гэдгийг харж болж байна гэсэн. Гэсэн хэдий боловч эрхүүдийг ангилах боломжгүй. Жишээлбэл хүний эрхийн төгөөмөл тунхаглалаар сая харуулсан дэлгэцэн дээрх эрхүүд бол хойно урдаа янз бүрийн хэлбэрээр бичигдсэн байгаа учраас энэ бол эрхний эрх. Энийг л идлүүлье. Энэ бол улс төрийн эрх учраас хоошин суд дараа нь идлүүлэх гэсэн байр суурь хязгаарч байж болохгүй мэн гэдгийг чинь харж болж байна. Үүний зэрэгцээгээр дараа нь хэлэх ёстой зүйл маань юу гэхээр та 16 настай байна уу? 25 таа байна уу? Нэг бол 65, 80 хүрсэн байна уу гэдгээс үл хамааран. Эсвэл та ямар хүүстэй байна уу? Эсвэл бэлгийн чиг баримжаа ямар байна уу гэдгээс хамааран. Нэг бол та хаана төрсэн бэ? Хаана амьдарч байгаа вэ? Ямар нийгмийн гаралтай хүн бэ? Ямар удам судартай хүн бэ гэдгээс үл хамааран таны эрхийг идлүүлэх ёстой. Хэрвээ миний эрхэд халдаад байвал, миний эрх чөлөөг үл тоогоод байвал хариуцлага тооцох ёстой. Тэр нь хувь хүнд хариуцлага тооцож болж байна. Эсвэл аж ахуйн нэгж байгууллагад ажид хариуцлага тооцож болно. Нэг бол төр дөөрт нь хариуцлага тооцож болно гэсэн. Яагаад юм бэ гэхээр миний амьд явах эрхийг хүндэтгэхгүй, миний эрх чөлөөг хамгаалаагүй, миний өмчлөх эрхийг хангаж чадахгүй бол хариуцлага тооцно гэсэн. Хариуцлагыг харин яаж тооцох вэ гэвэл заавал хууль заасан үндслээр бусдын эрх чөлөөнд хүндэтгэлтэй хандчиж хариуцлагыг тооцно гэсэн. Түүнээс биш чи хүний амь насыг бүрлгсэн байж тэгээд олон нийтийн өмнө шууд нөгөө хүнийг ямар нэгэн шүүх хуралгүйгээр бүгдээрээ зодоод алчиж болохгүй гэсэн санаа. Энэний цаана яригдж байна.
За дараа нь яригдж байгаа зүйл юм гэхээр хэрвээ бид нар нэгэнтэй л хүн гэдэг бодгалыг олоод төрсөн юм бол хүн гэдэг шинжийг илэрхийлж чадж байгаа юм бол байгалийн бөгөөд нийгмийн амьтан юм бол эрхээ салшгүй займал байдлаар эдэлдэг юм бол тэр эрхээ эдэлж чадахгүй хүмүүс нь эрхээ эдлэхийн төлөө нийгмийн амьдралд идэвхтэй оролцох. Эсвэл хүний эрхийг хамгаалахын төлөө дуу хоолойгоо илэрхийлэх шаардлагатай бол эвлэлд нэгдэх үзэл бодлоо илэрхийлэх хүртэл боломжийг энэ хүний эрхийн цаана агуулж байгаа юм байна гэж дүгнж болно гэсэн. Жингийн тухай дээр нэг хүний амь 5 хүний амийг тавилаа гэхэд 5 хүний амь нь илүү жин дарна гэсэн ойлголт байхгүй. Тэр бодгал хүний эрхэм чанарыг агуулсан учраас жингийн тухай дээр тэнцвэл гэж үзнэ гэсэн үг. Тэр жингийн тухай дээр тэнцвэ гэдэг үзэл санаа маань болохоор өөрөө яндарлан гадуурхгүй тэгш гэдэг шинжийг илэрхийлж байгаа. Маш хурдтай тоормозгүй явж байгаа автомашин замын захад ажиллаж байгаа нэг хүнийг дайрах уу эсвэл замаар явж байгаа олон хүмүүсийг мөрөх үү гэдэг бол эрт дээрээс тавигдаг байсан асуулт. Ёс суртахуунтай холбоотой нэг мэтгэлцээний нэг талбар байгаа юм л та. Зүйн хариулт нь юу юм гэхээр тэр машин өөрөө хизээж тоормозгүй хурдалж болохгүй байгаа. Тэр нь юутай холбоотой юм гэхээр энэ хариуцлагатай холбоотой. Би жолоочийнхоо хувьар би эрх агуулагчийнхаа дараагийн нэг алхам нь юу гэхээр үүрэг хүлээж байгаа. Ягаад гэвэл машин жолоодож явж байгаа жолооч маань өөрөө машиныхаа бүрэн бүтэн байдлыг хариуцах үүрэгтэй. Тэр үүргээ биелүүлж чадаагүй улмаас учран гарах үр дагаврыг би өөрөө хариуцах ёстой байгаа. Тэгэхээр ямар ч тохиолдолд машин тоормозгүйгээр хурдтай давхиж болохгүй л байгаа юм л та. Бүгдээрээ дүгнэж үзэх юм бол хүний эрх дотор юу багтаж болох вэ гэхээр нэгдүгээрт эрх нь багтах юм байна. Энэ шинжийг агуулах юм харах юм бол үүрэг орж ирж байгаа юм байна. Тэгээ үүргээ биелүүлэхгүй бол хариуцлага орж ирэх юм байна гэдгийг харж болж байна гэсэн. Тэгэхээр хүний эрх гэдэг ойлголтын цаана буюу хүний эрхийг юу бүрдүүлдэг вэ гэж хүн танаас асуувал энэ бол эрх үүрэг хариуцлагын нэгдэл юм байна гэж хариулж болно. Хамгийн орин жишээ одоо 2016 сонгуул болно. За санал өгөх нам чалгадаа сонгох хүн байхгүй байж штэ гэсэн байр суурь илэрхийлэхээс илүүтэйгээр дараагийн 4 жил таны өмнөөс шийдвэр гаргах таны амьдралыг залах хүнийг сонгох гэж байгаа үйл явц юм шүү гэж та бүхэн хариуцлагатай хандаад санал өгөх асуудал байна. Тэгэхгүй хамгийн гайхалтай нь одоо ямар жишээ тогтож байна гэхээр тэр 76-аг өөр хүмүүс сонгоод гаргаад ирж хахад тэр бусад хүмүүсийн сонголтыг хүнддэхгүйгээр тэр бусад хэдэн мянган хүний сонголтыг үл тоон эргүү 76 гэж хэлээд байгаа юм л та. Эргүү 76 гэж хэлж байгаа чинь цаана тэр хэдэн мянган хүн эргүү болж таарад байна л та. Тэгвэл та тэгж эргүү гэж хэлэхгүй байхын тулд хариуцлагатай байх хэрэгтэй. Яагаад юм бэ гэхээр ингэж хариуцлагатай байснараа эргээд та тэр өөрийн чинь дамжуулж эрх мэдэл олж авсан хүмүүсээр төлөөлүүлээд тэр болохгүй байгаа хуулиудаа өөрчилж болно. Жишээлх юм бол LGBT хүмүүсийн асуудлаар ижил хүстэй хүмүүс яагаад гэрж болохгүй юм бэ гэдэг асуудлыг тавиад эн чинь үнэхээр хүн амд сөргөөр нөлөөлөх гэдэг юм уу? Хүн амын тоог бууруулах уу? Явдал муу юм уу? Манад үнэхээр тийм их олон LGBT хүмүүс байгаа юм уу? Энэ хүмүүс байлаа гэд нийгмийг савлуулсан үүмэн дэгдэх гэдэг юм уу? Соёлын хэм хэмжээг үл тоогоод байгаа юм уу? Гэдгийг та судалж өгөөч гэгээд өөрийнх нь төлөөлөгч нарт санал тавьж болно гэсэн үг. Дараа нь яригдж байгаа зүйл юу юм гэхээр бид нар хариуцлагагүй үйлдэлийг өдөр тутмын амьдралын нэг хэсэг мэт нүдэн айнад өнгөрдөг явдлаа тасан зогсоох хэрэгтэй. Хамгийн ойрын жишээл. Хэдэн жилийн өмнө татварын ерхий газрын хэлтсийн дарга хувьдаа маш их хэмжээний мөнгө агуулсан. Өөрийн ойр тойрны хүмүүст дансанд нь мөнгө барьшуулсан хэрэг гарсан. За дараа нь төрийн өмчт компани тодорхой хэмжээний мөнгийг зөв бусаар хувьдаа шамшигтуулсан хэрэг гарсан. Энийг сонсоод иргэд ямар ч алхам хийгээгүй. Ууг нь хариуцлагатай байсан бол миний халааснаас гарч байгаа мөнгийг хүмүүс дур мэдэн хувьдаа завшаад дэжтэйгээд бүр татварын ерхий газрыг тайлангаа тавьж шаардаад энэ төсвийн мөнгийг хэрхэн хуваарлж наадуулыгаа дэлгэрэнгүй тайлгна энтергээд одоо шилэн данс гэж ярихаас өмнө 2012-13 онд энэ асуудлыг бид нар ярьж болох байсан. Хамгийн гайхалтай нь татварыг нууж л байдгийн, татварыг хувьдаа шамжигдуулж л байд ингээ хүмүүс зүгээр л дугаар өнгөрцөн. Тэр нь хариуцлагагүй байгааг энийг илэрлээ. Үүний цаана ямар дүр зураг гарч ирдэг вэ гэхээр та өөрийнхөө амьдралыг болгочлоог хашаа тайруулаад барьчих болно гэсэн хэдий боловч өөрийнхөө амьдралыг авч чадахгүй байгаа хүмүүс яванда тэр хашааг чинь эвдлээд эсвэл даваад таны бүтээсэн амьдрал руу орж ирнэ. Яагаад юм бэ? Та хариуцлагатай байгаагүй амин хуваа гэдэг юм уу? Нэг бол зөвхөн л өөрийнхөө нөхцөл байдлыг харсан. Тэгээд өөр бусад шудраг бус явдал тэгш бус байдлын төлөө дуграагүй учраас тэрийг гарахад чимээгүй байгаагаараа хувь нэмэр оролцсон гэсэн.
Тэгэхээр бид нар энэ болохгүй байгаа хуулийг өөрчлөхийн тулд эхлээд юу хийж болох юм бэ гэхээр бүгдээрээ харилцагтай байх хэрэгтэй. За анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа.